Сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За өнөөдөр болохоор би та бүхэндээ өөрийнхөө өглөөний рутиныг та бүхэнд танилцуулъя. За юуны түрүүнд би өглөө босонгуудаа амаа угаадаг байгаа. За яагаад амаа заавал угаах ёстой вэ гэх юм бол шөнийн турш хүний амны хүндэд маш их бактери, нян үржиж байдаг. За өглөө босонгуудаа шууд юм уугч мэдэх юм бол энэ нян бактери маань бүгдээрээ бидний гидсэнд очиж ямар нэг асуудал үүсдэг байгаа. Тийм учраас бид өглөө босонгуудаа шүдэн наад захин зайлж явах хэрэгтэй ах нэ. За нэгдүгээр болохоор би заавал босонгуудаа 2 аяг ус уудаг байгаа. За хит их хүүтэн юм уу хит их халуун ус биш. Ер нь бол температурын ийм хүүтэн бүлээн ус уух нь хамгийн хүний биед шинкээс гадна хамгийн зөв ус байдаг. За яагаад заавал 2 литр ус уух хэрэгтэй гэхээр юм бол өглөө бид нэр заавал чигээ дээд зэрэг хүүж авах хэрэгтэй байдаг. Шөнийн турш тийм ээ амьсгалж байгаа. Дээрээс нь болохоор чинь хөлсөөрөө доод нь 500 мг чигийг гадагш нь алддаг байх нь. Тийм учраас бид ингээд чигээ нөхөж авахаас гадна эсээ сэрэн давхар болохоор чинь эсэндээ хоолыг нөгөн давхар өтгөний тийм ээ асуудлаа бас шийддэг байгаа шүү. За тэгээд өглөө болох ус уусаараа бүр сурчсан байгаа. За тэгээ хоёрт нь юу гэх юм бол сайн чанарын бактерийг ууж байгаараа. За энэ би болохоор 14 оны өмнөөс эхлээд эмэгтэйчдийн өтрийний бактери ууж хэлсэн байгаа. За бактери маань болохоор гол хоёр хэрэглээ нь юу гэх юм бол номер 1-т нь юу гэхээр тархлаа эсийн 70-80% болохоор чинь хүний гидсэн гэдэг тийм ээ. Тийм болохоор тархлааг маш сайн дэмжиж өгнө. Хоёрдугаар болохоор юу гэх юм бол миний энэ ууж байгаа ус идж байгаа витамин тийм ээ уураг хоол хүнсийг бидний биед шингээж өгөхөд бас аюу том тийм ээ үүрэг баталдаг байгаа. За дээрээс нь тэгээ гөрвөлцөх хөдөлгөөн тийм ээ хөтгөний үйл ажиллагаа хөтгөнийг маш сайн гаргах гэх дүнтэй байдаг. За гуравт нь юу гэх юм бол ийм сайн чанарын 100% урамлын гаралтай уургийг бодог байгаа. Ямар ч өнөр амт ороогүй дээрээс нь маш сайн шингэдэг ийм 100% урамлын гаралтай уургийг бодог байгаа. За яагаад уург уух хэрэгтэй гэх юм бол өглөө хүн болохоор чинь ерөнхийдөө бол өвлөн гэрээсээ гарах боломжгүй гарах юм бол айгүй муу. Тийм учраас юм идэх хэрэгтэй. За юм идэх гингүүтээ хит их тийм ээ тослог юм уу хит байх нүүрс тустай сахартай хоол хүнс хэрэглээд гэх юм бол хүн болохоор хүний бие хэд их хүчлэлэг болоод ирнэ. За дээрэс нь яадаг гэх юм бол хүн маш их тархлагч юм те. Янз бүрийн асуудал үүсдэг байгаа. Тэрний оронд өглөөг бид өглөө өөртөө гэж хэлдэг штеп. Тийм болохоор өглөө болохоор чи аль болохоор эрүүл хоол хүнс уурглаг, эсэлэг ийм бүтээгдэхүүн хэрэглэх аягүй чухал байдаг. За 20 г уургийг би болохоор чи усан найруулад уучдаг байгаа. За хүний ерөөхдөө бол үс хумс арьс эргэтэн тийм ээ дээрээс нь үе мөч бүгдээрээ юунаас бүрддэг гэх юмар уургаас бүрддэг учраас бидний сайн чанарын уургийг ерөөхдөө өглөөдөө хэрэглэх нь аюул чухал. Өлсөхгүй өдрийн хоол хүртэл өлсдөггүй байгаа. Дээрээс нь яд гэх юм бол хүний арьс аюул гоё юм чиглэг гэрэлтсэн юм болбороо болж өгдөг байгаа шүү. За тэгээд би ерөөхдөө ийм савн дотор жоохон ус хийж ягаад 20 г уурга хийгээд за тэгээд ийм эслэг ногоо их иддэг хүмүүс заавал эслэг угаараа. За энэ эслэгнээс нэг хийгээд за тэгээд ус жоохон нэмжиж ягаад сэгсгээд ингээ уучдаг байгаа. Ерөнхийдөө бол энэ өглөөнийхөө энэ рутиныг morning буюу эрүүл гэдэс гэдэг энэ хөтөлбөрийг явуулаад ерөнхийдөө Солонгос амиас жил гарan болж байгаа. За манай хамт олон Монголын тийм ээ баг хамт олон хэрэглэгч маань бас 30 гаруй хүмүүсүүд ерөнхийдөө өглөө болгон уурга ууж байгаа, усаа ууж байгаа зургийг тавьдаг юм гоё communication байгаа. За тэгээд хамтрах хүсэлтэй хүмүүстэй байх юм бол хизээд welcome шүү гэж хэлмээр байна. За тэгээ маш олон тийм ээ хүмүүс энэ өглөө болгоныг тийм ээ ус уугаад, бактери уугаад, уурга ууснараа өөрийнхөө бие дээрээ маш их өөрчлөлт авсныг хүн болгон надад тийм ээ энэ катуг групп дээрээ тавьдаг байгаа. За тэгээд илүү их зөвлөгөө авахыг хүсэх юм бол холбогдоод зөвлөгөө авч болно шүү манайхаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.